Та манай бичлэгийг үзэх туфтаа бол заавал лайка дараа subscribe хийгээд хонхоо хасаагаарай. Ингэснээр бичлэгүүдийг маань цаг алдалгүй үзэх болно. Өглөөний кофегоо Парис дуугаад үргэлжлэн хаваад серфингээр гулгаад хэсэгэн зур Египтийн орой дээр дугчийн араас нь NBA финалийн 4-р үеийг урд игнэний судлаас үзэж ийн гэдэг. Энэ бүгдийг ердөө өдрийн хоол болохоос юм намжуулчлаа гэвэл гоё юу. Хүн болгонд л өглөө 7:40 хичээлдээ явахгүйс хэрэгцэрхээ агшинд би шууд телепорт хийдэг ч байсан болоосоо гэсэн бодол мэрсэр байтугай төрж исэн байх. Тэгвэл энэ удаа та бүхэнд тэртээ 15 жилийн өмнө гарч байсан Jumper киног танилцуулж байна. За ингээ бүгдээрээ кино руугаа орцгоё. Киноны маань гол дүр болох Дэвид бол ээж нь 5 настай байхад нь орхиж явсан. Одоогоор дарамтлагдаг аавтайгаа хамт амьдардаг энгийн л нэгэн номоо нэгэн. Нэх найзгаа дайх чунгүй. Сургууль дээр хань болдог хамт байхыг хүсдэг ганцхан хүн байдаг нь түүний краш Мили. Бүхэл дэлхийгээр аялах мөрөөдөлтөй нэг тийм гэрэлцсэн охин л ахын тэр. Үүнийг нь мэдэх Дэвид түүнд Эфлийн цамхагтай бөмбөлөг бэлэг болгон өгөх нь Милид үнэхээр их таалагдана. Гэсэн чин гинтл нэг өлбис юм гарч ирээд мань хоёрыг мань дээрлэхэд тэр тоглоом моглоомыг нь шууд л мөстөө гоолын төв хэсэг рүү чулуучдаг. Мили хичнээн зүгээрээ бол эн чинь маш аюултай гэсэн ч Дэвид зүтгэсээр хагаад бөмбөлгийг авах хэдий ч гол тэр дариул цөмөрхөн тэр. Ингээд хүчтэй усны урсгалд яаж чадахгүй л мань хүн живээл буцаж гарч чадахгүй үгтгийн даваан дээр гинтл номын сан руу шилжчихнэ. Зободтой тэр олон шилжиж болох газраас номын сан гээд за амьд хаснаа л их юм. Сая юу болчих вэ ийчүүгээд бүр бөөн шоконд орлого байх юм. Гэртээ дөнгөж ирэхтэн түүнийг аав нь хаагур тэнжаагаад ирв яав ив гээл нэлээд захирангуй хүн байдаг. Аавтайгаа ярилцахаас зүгтаал өрөөндөө ортол араас нь жирч төвөгшөөгд байсан тул өөрийн л мэдлгүй ахаад шилжчихэн тэр. Энэ удаад харин тэр энэ явдлын санаандгүй биш өөрөө хүссэн болохоор шилжсэн юм байна гэдгийг ойлгон шинэ амьдралаа эхлүүлэх боломж гэж үзэн цуглуулсан хитэн цаас аваад гэрээсээ явахар болно. Мили мэдээж түүнийг өгсөн гэж бодож байгаа болохоор дүүрэн шаналастай. Түүний сэтгэлийг амраах гэж нөгөө дурсгалын бөмбөлгөө гадаан нүлдээгээд Дэвид маань жинхэнэ утгаараа шинэ амьдралаа эхлүүлэхээр явдаг. Илүү том хот руу нүүн очиж боломжиндоо таарсан жижигхэн өрөө төрөөслөө амьдрна. Шилждэг чадвараа бүрэн зэмжиж ойлгох гэж нэлээд юм болно. Тим ч амархан байна гэж юу яах вэ угаасаа. Нэгэн удаа сэтгүүл уншиж суухдаа багада ээжтэйгээ хамт очиж байсан Empire State Building-ийн зургийг хараад санаандгүйгээр тийш шилжчихэн тэр. Ингээл ерөн чадвараа зах зухаас нь ойлгоолоо. Энэ чадвараа ашиглан супер баат руу болё л гэж тэр л бодохгүй. Өсөж даарж байгаа тэр эхлээд банк ухяа л гэж бодох нь лав. Банкны 0 явах замд мөнгөнийхэн сейф хаана байдгийг сайтар харж аваа. Оройн шуудаага бэлдэж аваад буцаж ирнэ. Хид хідэн удаа наасаас явах хооронд л жижигхэн өрөө нь битүү мөнгөөр дүрнэ. Маргааш нь Роланд гих тусгаагийн нууц холбооны ажилдаа ирэхэд харуулна. Хаалгач ивдээгүй үүдний камерт ч орж ирж байгаа нь бичигдээгүй банк руу хулгай орсон бидийг дуулгахч тэрээр октоосоо гайхгүй олноо л гэдэг. Ийхүү 8 жилийн хугацааж өнгөрч Дэвид мөрөөдлийнхөө амьдралаар амьдарсаар л. Хувцсны өрөөл гэж байдаг бол түүнд бүр мөнгөний үн тэтгэлийн өрөө гэж байгаа. Улсын л мөнгөн дэвсгэрт. Тэрээр юу хүснэ л хийж өшөө илүү сонирхолтой юу хийх вэ гэж толгоо гарчлагна. Зүгээр л өөзөндөө Лондонд байх нэг бар руу явж тэндээ танилцсан хүүхэнтэйгээ хамт хоноол. Өглөө нь өндөр хадны орой дээр цайгаа уусан шигээ. Ер нь бол ерөөсөө юу хиймээр нь тэрийгэл хэдий юунаас санаа зовдөггүй нэгэн сайхан амьдралтай дурак охин тэр. Энэ үеэр нөгөө нууц албаны усгай ажилтан чинь нэгэн ширэнгөө өдөнд нэг хүн барьсан байдаг бөгөөд энэ ч гэсэн шилжиж чаддаг хүн юм. Тэгэхээр Дэвид ганцаархнаа шилждэг бол биш, бүр тэднийг агнадаг барьдаг организашн ч байдаг болж таарна. Энэ хүчийг зөвхөн бурхан л эзэмших хэрэгтэй эдэргээд тэднийг агнадаг шалтгаан нь ер нь нэлээд шашинлаг, бүлжил орхино. Роландд дуудлага ирдэг ба тэдний хүмүүс Дэвидийг олчлоо л гин. Дэвид Нью-Йорк дахь гэртээ ирсэн чинь айл үжээр Роланд ирчихсэн байдаг. Чи банк дээрэмдэж байсан те эдэргээл тэдний яриа нэлээд ширүүсээл сүүл рүүгээ нөгөө тусгай чинь чамааг шилждгийг мэднэ. Тэ чамааг ална гэж хэлээл шууд зүгтаах гэсэн Дэвидийг тогон цохиулаад унгана. Нэлээд юм болноо.
Дэвид шилжээ зүгтэх гэсэн ч нэг л болж өгдөггүй. Тогон цохилдсон учраас тархин хэвээ ажиллаж чадахгүй улмаас шилжиж чадахгүй байгаа юм байлаа л дээ. Эцэст нь ойрхоноор шилжсээр байгаад мөнгө хадгалдаг өрөөлөгөө орон хэсэг мөнгө атгаж аваад л өссөн гэрлүүгээ зүгтаад явчихна. Тэнд түүний аав байх бөгөөд Дэвидээс битгий яваач аавтайгаа ярилцаач гэд нилээн гоо хөдийч Дэвид түүнийг хаяал явна. Уг нь аав нь тиймч муу хүмүүс биш юм шиг байгаа. Бага насныхаа краш Милийг хаана ажилдгийг нь мэдэж аваад ажилдаг бааранд нь очиж түүний хэсэг харж сунаа. Тэгснээ за боллоо. Одоо явъя даа гэх үеэр нөгөө 10 жилийнх нь гай гарч ирээд хоо чи Дэвид байна шүү гээл таниадах нь. Уг нь Милид ирснээ мэддэхгүй байж байгаа л явчих гэсэн чинь. Нөгөө залууч нь архиндаа нилээн халдсан бүр Мил энтерлөө хамаагүй авирлаа. Үүнийг нь Дэвид бид хоёр яаж тэсэв шууд барьж аваад баруун шулуун оруулна. Хэсэг зууралдаж агаад эвтэйхэн авч шилжээд банкч гэмээр юм уу газар аваачаад хайчихсан тэр. Милид өөрийгөө банкнд ажиллаж байгаа эдэргээл за тэр ч яг харин чи ажинда гэхэд одоо ч гэсэн дэлхийгээр тойрон аялах мөрөөдөлтэй хിവэрээ. Гэвч тэгэл юмс яа санснаар болох вэ? Энүүхэндээ ингэж ажиллаа хийгээл байж энэ гэсэн чинь. Хоёулаа болзоонд явъя. Хаашаа гэсэн чинь шууд Ром гэж авна. 10 цаг нисэл Италийн Ром хот. Ромын алдарт Колосеумыг нь үзнэ. Мили үнэхээр ийм зүйл болоод байгаад итгэхгүй. Энэ үеэр нөгөө банк руу шидэгдэг залуу Роланд байцаагаа сууж яхан тэр. Мили болон Дэвидийн талаарх мэдээллүүдийг ч аваад амжина. Ромд ирсэн хоёр маань ярилцах бөгөөд Мили Дэвидэд хандаа чамд ямар нэг нуугаад байгаа зүйл байна. Гэтэ заавал хэлэх гэсний хэрэггүй дээ. Зүгээр л надад битгий худлаа арай гэн. Тэгэл угаасаа бие биедээ сэтгэлтэй байсан хоёр юм чинь сэрүүн цагаар тавьцнаа нөхөн. Колосеум руугаа аялахаар явсан чинь яг хаалгаа барьж байхтаа таарад юу гэж л буцах уу? Дэвид хүмүүсийн бас Милигийн нүдийг эвтэйхэн харгалж байгаа л арын хаалгаар оруулна. Дотор орсныхаа дараа уламж цааш нь оруулж үзүүлнэ. Жохон хүлээж байгаарай гээл. Мань хүн дотроос нь хаалгыг нээчих гээл буусан чинь энэ хүнтэй таардیں۔ Түүний Гриффин гэх бөгөөд тэр ч гэсэн адилхан шилжигч. Дэвидийн хитрхи дураараа амьдралын хэм маягаас нь болж түүнийг аль хэдийн паладинчууд хараандаа авсан гэх ба паладин гэдэг нь ийм шилжигчдийг агнадаг хүмүүс л аахгүй юу? Нөгөө түрүүн гарсан бүр эртээр системтэйгээр барьж ирсэн организашн. Ингээл яриад ижсэн чинь яг хоёр паладин гараад ирхэн тэр. Зэвсэг нь болохоор тогоор цохилнаа л гин. Яагаад зүгээр буучиж болдгүй юм бүү мэд. Заавал тогон цохилох га зүгээр. Дэвид туршлагагүй тул шууд л баригдах шахдагч. Гриффин нь нилээн зэвүүн залжин хоёр паладины учрыг бас битэхээ олчихно. Нэгийг нь чирээл өөрийнхөө хорогдох байр руу явтал явсан портлоор нь дагаад араас нь очихын тэр. Ер нь би биенийхээ портлыг бас араас нь дагаж чаддаг юм байл л эднэр хоорондоо. Ингээд Гриффины гэрийг хараад авчлаа л гэсэн үг. Буцаж очим Милийг дагуулад төлөвлөгөөнд өөрчлөлт гарлаа. Хойлоо яаралтай буцаа идэр гэсэн ч улаан цайн Колосеумоос гараад явж байгаа тэднийг цагдаа нар барай зогсоолгүй яах вэ? Цагдаа нар түүний пассвортыг хурааж аваад байцаагч эртэл түүний хүлээхийг шаардна. Гинт Дэвидийн багт нь хаяад явсан ээж нь орж ирснээ. Юу ч ойлгохтой тайлбарлахгүй байж ижил. Түүнийг яаралтай зогтохыг л шаардсаар алга болгон тэр. Милийг дагуулan онгоцны буудлын руу явж тэндээс ганцаараа гин суулгаад явуулнаа гэхэд юугаач мэдэхгүй хөөх химээлээ. Одоо тесрэлгүй яах вэ? Тэгсэн ч Дэвид түнд яг юу болоод байгаа үннийг хэлэхгүй л байсаар Милийг ч урам хугарна. Энэ үеэр Роланд Дэвидийн гэрт ирж аавыг нь байцаахад киноны эхэнд бидний их муу гэж бодож байсан аав чинь харин ч хүүгийнхээ төлөө байдаг байсныг ойлгоно. Хүүгийнхээ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Одоо түүний араас хүмүүс хөөдгийг мэдсэн Дэвид Гриффины нуувчанд ирж түүнээс паладинуудын талаар улам л нарийн лавлж асууна. Тэдгээр хүмүүс нь шилжих хүч зөвхөн бурхан л байх ёстой гэж итгэдэг. Нэгч болтгой шилжигчийг алж байвал хөөлж тэдэнд хамаагүй гэх тэр агшинд Мили болон аавыгаа аюулд орсон юм байна гэдгийг ойлгоно. Тэр гэрлүүгээ яараа очтол аав нь шалан дээр өглөө твтж байхан тэр. Түүнийг аваад эмнэлэгт очсон ч бүх зүйл дэндүү оройтсон байдаг. Хитрхи хатуу хансан аав нь уг нь өөрийнх нь төлөөл байдаг байсан юм. Дэвидийн өш хонзонж буцалж Гриффин руу буцаад очиход мань хүнийг паладиныг далаад акулнуудад хажгаад ирлээ л гэсэн шигэ. Хоёулаа нийлж байгаад Роландыг нухяа гихч эн чинь боломжгүй гэж Гриффин хэлдэг. Би түүнийг өөрөө дуусгах гэж өч төчнөөнж оролдож орлох бүртэл өөрөө аим ирсдэг шахаж байсан гин.
Гриффин тэр чигтээ ууралсаар нэг тийш шилжихэд Дэвид араас нь үргэлжлүүлэн ятгаар дагаад л явна. Гриффин ч түүний ятгалганд бууж өгч түүнтэй хамтрахаар болдог бөгөөд хоёр гар Токио хотын гудмаар машинтайгаа хамт шилжиж мэлжээд солиорч өгнө. Тухайн үед одоо CCTV хяналтын камер энэ байдаг юм уу хаашаа? Жохон логикийн алдаатай. Дэлхийд даяараа л мэддэг болмоор явна. Милигийн онгоц дөнгөж газартаад удаагүй байх тул тэр хоёр эхлээд Милиг авраад Роландтай үзэхэр болдог. Мили тэр эртэл Дэвидийг хараад яг баярлж харагдаач харахыг ч хүсэхгүй байна гэж хөөж туулгүй яхав. Энэ үеэр Роланд ч яг тэдний гадаа ирж таарах учир тэд яаралтай зүгтгаас үр аргагүй. Ямар ч өөр сонголт үлдээгүй учир Дэвид түнд өөрийнхөө чадварыг үзүүлж хэрхэн мөнгөтэй баян болсноос тайлбарлахад Мили шоконд орон гайхаж уцралгүй яхав. Тэд тэндээс шилжин Гриффиний нууц руу зүгтэх үед CCTV хяналтын камерч байсан хэд ч гинт яасан амир хөгжиж шууд араас нэг төхөөрөмж гаргаж ирж асаагаал шилжсэн портлын үүдийг дахиж нээгээд өөртөө шууд араас нь очих юм гин. Паладинууд ч портлоор дагаа ярьж Дэвид Гриффин хоёр тултгаас өөр замаг болдог. Дэвид бүр нэг хэрэгцээгүй шууд л баригдан дандаа. Гриффин харин овоо үзээтэй яалтчгүй туршлага заана. Хэсэг тулааны дараа Роланд Гриффин хоёр л хоорондоо тунж үлдэх ба Роланд энгийн хүн хэрнээл иймэрхүү тулаанд хангалттай бэлтгэгдсэн харагддаг. Гриффин тулалдахдаа нэг тийш портлож очиод тэндээсээ автобус энтер авчраа ишчиндэн шидэж мэдээд бас алнаа. Тэрнээс нь ч тэр Роланд бултаж идэр. Милийн хажууд Роланд гарч ирэн түүнийг яг алах гэж байсан чинь Гриффин амжиж түлхэн портл руу буцааж оруулснаар амийг нь аварна. Араас нь өөрөө ч ороод тэндээ үргэлжлээд хэсэг үзнэ. Тэр хоёрыг үзэж хооронд Мили Дэвидийг буухтан тусалж энэ бүх замраагүй юмнасаа намайг холдуул. Би зүгээр л гэртээ хармаар байна. Намайг үүндээ бити утга гээл уурлана. Яг энэ үед Гриффин паладинуудын портлыг аваад ирэх бөгөөд ингэснээр тэд ахиж ирч чадахгүй юм. Гэвч портл нь бүрэн хаагдахаас өмнө Милийг татаад авчих нь тэр. Дэвид мэдээж хайртай охиноо аврахын тулд буцаж явнаа гихч Гриффин өөрийн бэлдсэн тэсрэг бөмбөгөөл гинт бэлдээд байх тул гайхаа асуудал. Энэ удаа л паладинуудыг нэг бүр мөсөн дуусгах боломж алдаж болохгүй л гин. Юугээл хайртай охиноо золиослохоо. Нэгэн тэр хоёр хилээр уучраа олоогүй тул Дэвид тэсрэг бөмбөгийг нь аваад л зогтоно. Тэгэл мань хоёр жинхэнэ дэвэн дэлхийгээр муур хулган болноо. Дэлхийн өнцөг булан бүрээр Египт, Араб, Элей, Сан гээл юу бүр хөөцөлдөж байснаа эцэст нэг Украин юм уу, Афган гэмээр дайнтай оронд очиж. Гриффин тэсрэг бөмбөгийн удирдлагыг авдагч түүнийг тэврэн цахилгааны шонтой орооцолдуулаа. Инкээсүр арга байсангүй гэсээр тэнд нь үлдээгээд Мили рүү явна. Милийг аврахаар буцан очиход мэдээж өрөх бэлдээ түүнийг хүлээж айлгүй яах вэ? Таван талаас нь түүнийг цахилгаан кабелаар барьж аван зогсоогоод эцэст нь чи баригдлаа гихч яаж бууж өгье гэж бодох уу? Хөдөлж чадахгүй таван талаасаа бариулсан мөртлөө л маш ихээр шилжих гэж орлож байсан нь байшинг дөрөхөд хөргөж эцэст нь байшингийнхаа тэр нэг давхрыг бүхэлд нь аваад нуурын ус руу шилжчихэн тэр. Тэнд ч ихэнх паладины живхэн живээд үхэх нь нөхөж тэндээсээ дахиад нийтийн номын сан руу шилжихэд тэднээс зөвхөн Роланд л үлдсэн байдаг. Түүнийг бие хамгаалах сөхөөгүй байхад нь нэгэн агуураа аваачаа. Би чиний бодож байгаа шиг муу юм биш ээ. Би чамаа акулны хоол болгож болох л байсан ч тгээгүү шүү гэснээр бүцнэ. Зааграг акуланд хідүүлснээс ялгаагүй л нөхцөл төр үлдээсэн байдیں۔ Киноны төгсгөл Дэвид ээжигийн хай очиход хаалгыг нь Бэла тайлж идэр. Тэгснээ ээж тантай хүн уулзахаар ирлээ гин. Ээж нь ерөнхийдөө паладин л байсан юм байлээ. Тэгээд хүн шилжигч гэдгийг 5 настай байхад нь мэдсэн тул албаар хүүгээсээ холдсон юм аа гин. Мили тэгээ мэдээж ивэ болцсон. Одоо хоёулаа хайчгүй гэхэд хаа нэгтээд намайг гайхшруулаач гэснээр кино маань дуусна. За тэгэхээр энэ кино үзэж явах хооронд энэ яг яагаад гэх логикийн хувьд алдаатай зүйл маш их гарнаа. Энгийн хүмүүстэй нэх ар маань үзэлцэн ч гэж явах уу? Дэлхийн хаашаа шилжиж чадах чадвартай хүмүүс биетээ ганц буу аваад явчихад яах вэ? Гэхдээ яг хуу амралтын өдрөөрөө альжаалаад тайлаад үзэх боломжийн цэвэрхэн CGI транзишнууд дээрээс нь царайлаг хөөрхөн жүжигчдгээд энэ киноноос өөр олон юм хүсэж яах вэ? Ингээд энэ удаагийн бичлэгийг маань дууслан хамтаасан баярлалаа. Дууслан үзсэн бол жинхэнэ MVP шүү. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр та.